Манайхаа ойр дуулзаагүй их удсан байна. Канвастай зочин энэ удаа нэг сонирхолтой хүнтэй уулзахаар энд ирлээ. За, миний уулзах байгаа хүн бол бичиг соёлын томоохон төлөөлөл мөн уран бүтээлч хүн байгаа. За, хамтдаа суралццгаая. Үшээ манайхаа энд ийм найдэр гээд ингэ сууж байгаа бурхны дүр байдаг юм биш үү? Би бас энийг мэдтгүү л дээ. Одоо л харж байна. За их бичиг хоёр зүүн хүрээ коллеж гэж шүү дээ. За энэ одоо ингэж хичээл явагдаж байна. Одоо хичээлийн тархалаар хэдүүлээ уран бүтээлчтэйгээ уулзъя. Сайн байна уу гшээ? Сайн байна уу? За сайн байна. За сайн байна уу? За канвастай зочин байна. За миний зорилго бол энэ канвасан дээр таны арга барилаар нэг бүтээл сурч авах зорилготой. За үүгээрээ дамжуулаад бас хүмүүс төрслөх хурлын боловсролыг тодорхой хэмжээнд өгье гэж зориод байгаа маа. Энэ хүү бас миний зорилгыг хүлээж аваад уулзах, ярилцах боломж олгосон танд маш их баярлалаа. Харин тийм манайхыг бас зорж ирсэнд бас баярлалаа. Сая ингээд харахад хүүхдүүд бас залуучууд бас ах эгчнэр их байна тийм ээ. Хичээлд орж байгаа харагдана л. Энэ ямар учиртай анги, ямар хичээл яваад ороод. Тий одоо манай энэ Зүүн хүрээ коллеж нэг сургалт зарласан юм. Тэгээд тэр нь бол Монгол бичгийн улсын үзгийн тэг гэдэг. Одоо ингээ улсын үзгээр одоо ийм бичдэг уран бичлэгийн юу одоо сургалт. Ерөнхийдөө энэ улсын үзгээр хэрхэн яаж бичих үү гэдгийг л одоо зааж өгөх юм шүү. Тий. Одоо дандаа техник заана гэсэн үг. Тэгэхээр энэ үзэгч нь өөрөө нөгөө манай тэр яг уугуул одоо соёл юм билээ дээ бичгийн хэрэгсэл. За. Тий. Тэгэхээр одоо бас тэрийгээ бас их хүссэн мөрөөдсөн тэгээд сурахыг хүссэн хүмүүс их зорж ирж байна л да. Тийм үү. Тий. Энэ хулсан одоо үзэг бол энэ хулсан одоо энэ бих тийм ээ бихээр бичнэ шүү дээ. Тий бихээр бичнэ. Тэгээ энэ үг түүхэн таны судалснаар яг хизээнээс ямар үүсэл гаралтай. Ер нь тэгэл бичиг үсэг авсан цагаас л тэгэл энэ үзгээр одоо бичиж байгаа л та. Тэгэл одоо Чингисийн чулууны бичгийн одоо бичиг тэгэл тамганы бичиг дээр чинь дандаа хулсан үзгийн бичиг тийг байна. Тэгэхээр ер нь монголчууд бол яг хулсан үзгээр ингэж бичдэг байсан байх юм шүү дээ тий. Ер нь бараг л 1000 гаруй жилийн одоо түүх уламжлал байна шүү дээ надад. Мигмарын Эрдэнэ бэлгэн уран бичлэг, соёлын үеийн хадгалалт хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан олон талын авьяастай уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд нь Монголын уламжлалт соёлын гүн гүнзгий утга өвөр мөц гоо зүйг илэрхийлдэг онцлогтой. Тэрээр 2007-оос 2012 онд Соёл урлагийн их сургуулийн дөрвөлөх урлагийн сургуульд Монгол зургийн зураач мэргэжлэр бакалаврын зэрэг, 2015-аас 2018 онд урлаг судлалын магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд 2024 оноос тус сургуульдаа соёл судлалын докторантууд суралцаж байна. Түүний онцлог бүтээлүүдэд 2021 онд Намсрай бурхны орны бэлэн, инх тайвны магтаал, өндөр гигээний соён бүсэг оршив. 2022 онд Ширнэн судаг, 2023 онд Хулсан үзгээр бичиж сурах гарын авлага, Модон биерийн тэг ном, Хүрээ майдар дурсгалын зоос, 2024 онд Оюун түлхүүр, Монгол улсын төрийн дуулал, Хотод сайн хүрд, Босоо Монгол бичиг зэрэг багтана. Им Эрдэнэ бэлэг 2023 онд 9 зүйл бие даасан үзэсгэлэнгээ олон түмэндээ толиулсан бөгөөд 2024 онд үндэсний бичиг өв соёл, мөн 2024 онд Хинтээ аймгийн Эр Чойнмын нэрэмжит номын сангийн 80 жилийн ойн бичиг үсгийн үзэсгэлэн зэрэг бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр 2022 онд Мөнх тэнгэрийн бичиг, Монголын сайхан бичигтэн, 2023 онд Шин цас, Тусгаар тогтнол, 2024 онд Соён бүсгийн бичих яс, соён бичиг зэрэг хамтарсан үзэсгэлэнд оролцсон. 2021 онд Бичиг соёл 2021 уралдаанд тэргүүн байр, 2022 онд Мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэнд Чингис хааны бэлэг сургаал бүтээлээр тэргүүн байр, Монголын сайхан бичигтэн үзэсгэлэнд Оюун түлхүүр бүтээлээр дид байр, 2023 онд Шин цас үзэсгэлэнд Миний багш бүтээлээр тэргүүн байр, мөн 2023 онд хөдөлмөрийн хүндэт медалаар шагнуулжээ.
Ийм эрдэм бэлэг нь Монголын уламжлалт соёлын гүн утгыг орчин үеийн хэлбэрээр илэрхийлсэн өвөрмөц бүтээлүүдээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын үеийг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд тууштай зүтгэгч уран бүтээлчин. Яг л одоо миний уугуул хүсэж байгаа одоо тэр бичгийн хэрэгсэл мөн бай тий. Одоо их надад их таашаалтай маш сайхан санагдаж байна. Тийм мэдрэмж нь маш гоё байхгүй. Тэгээд урагшлах юм бол одоо түүхээж бас ингээд мэдэх боломжтой. Тэгээд энэ зурлагууд нь ийм өөр болоод ирсэн юм байна. Ингэж хувирж байгаа юм байна гэдэг бүх юмнууд харагддаг байхгүй. Тэрүүгээр их сонирхолтой. Өөх ямар гоё юм. Тэрнээс одоо ингээд за ингүүл гоё юм уу гэсэн юм байхгүй тий. Энэ бичиг чинь ингэж дамжаад ийм болоод ингээд бидэнд ирсэн юм байна штэ гэж юм харагдаж байгаа. Хулс ч одоо манай Монголд байхгүй ч тийм. Гэхдээ энэ чинь одоо хулс гэдэг одоо хар мод чинь өөрөө дотор нь нөгөө жилийн цагирны чинь хатуу байсан хулс шүү дээ. Ер нь бол хатуу юм болгоноор л хийж байна. Тэр чинь биднээс хулс гэж нэрлэдэг. Хулс болон хатууг нь хулс тэгээд зөөлөн хэсгийг хим гэж нэрлэдэг багш тэр. Хар модны жилийн цагирыг тий. Хоёулаа юу түрүүнд таны одоо уран бүтээлүүтэй танилцъя гэж би бодоод байгаа байхгүй юу? За. Та биднэрт уран бүтээл үзүүлээч, харуулаач. Дээр нь бас гоё тайлбарлаж өгөөч. Тэгээ. Одоо би зөв өрөөнд ирээд одоо 20 хэдэн жил болж байгаа. Одоо лам урууд нь эрдэм мэдлэгтэй олон юмтан тустай байгаасай гэсэн тийм ерөөлийг өгөх. Дандаа ерөөлийг өгнө. Тийм ерөөлийг өгнө. Энэ ямар бичгээр бичигдсэн бэ? Энүүд ингээд төвдөр бичсэн. Төвдөр бичсэн бичгнүүд юм байна. Одоо тэгээд эрдэм мэдлэгтэй байгуултгоо өвлгээ зэдэн бас тийм буян сайхан дэлгэрүүлдэг. Иймэрхүү утгатай юм байна. Энэ голынх нь ямар бэлэгдэл вэ? Энэ голынх нь болохоор хийдэс намайг нөгөө магистр хамгаалалтаа керамик анги сургасан байхгүй. Тэгээд би одоо энэ лав зэрэн багштай ингээд керамикаар мастер хамгаалж байна. Тэгээд энийг керамикаар хийжсэн. Одоо бурхны одоо ингээд лагш ингээд бий нөөж их юм бол тэр зэ одоо юу лагшингийн шүтэн гэж. За тэнгууд энэ бичгээр ингээд байж явах юм бол энэ бол зарилгын шүтэн гэдэг. Тэгээд энийг сонирхолтой би ингэж хийсэн зүгээр. Энэ сардгийн хийд гоё бас олцсон. Тэгээд сардгийн хийдийн одоо ингээ гоё тэр керамик тэр шавар идэл үзэндээ юм гарсан л да. Тэгээд тэн дээрээс харж хагаад ер нь бол ийм байсан байх гэсэн зүгээр юм хоёрын нэг төсөөллөө шүү дээ тий. Тэгээд тэрийгээр ингээд шавраар хийцээ байхгүй. Зүг зүг. Энэ тэгээд юу юм бэ шүү дээ. Яг энэ хээ угуулсан таны тэр судалгаан дээрээс гарч ирсэн. Судалгаа сардгийн хийдээс гарсан л одоо хээнүүдийн хээ чимэглэлүүдийг л одоо энд ашигласан гэсэн. Тэгээд энэ ингээд энэ доод талд нь бум байгаа. Тэгээд бумнаас ингээд цэцэг 8 дахил ингээд гараа авчиж байгаа. Тэгээд ингээд холоос харахад бол бага нь болчихно. Тийм байна. Хөх тоосго нунтаглаа шорон будаг шиг болгоод. Тэгээд ингээд нийтээр нь гутцээ. Тэгээд хөх тоосго ч өөрөө ингээд ийм чулуу шорооч гэсэн ингээд хүнд өгж байгаа мэдрэмжинд ийм зөөлөн байдаг аахгүй. Тэгэхээр тэрийг ингээд гоё мэдрэх юмсан, мэдрүүлэх юмсан жодоод ингээд нийтээр нь болчихсон байна. Тийм байна тий. Нэрэл таны хэлснээр энэ мэдрэмж нь энэ өнгөнийх нь зохицол тэгээд энэ материал нь өөрчлөл бас их бодож хийсэн юм. Тий шавар бол жоохон хүүтэн тий харахад хүүтэн тий одоо ингэ сэтгэл жоохон бас нэг арай хөндөй байдаг штеп. Хатуу ширүүнж юм шиг. Тэгээд энэ ингээд тэр хөгтоосго ингээд шорон будаг шиг болгож ингээд будчихлаа. Нэг юм зөөлөн ингээд хүнд ингээд өгж байгаа мэт тааламжтай юм байлээ. Би бол ингэж бодож ирсэн юм. Өндрөгийн хэрвээ шавар бүтээлүүд байсан бол ямар шоу байх байсан болоо гэж бодож ирсэн л да. Гэтэ зүгээр шавар бүтээлүүд гэж нэг дурсагдаачгүй тэгээд бараг тийм юм олдсон юм бол байхгүйсээ өндөргөний. Гэтэ сардгийн хийгээс олдоход бол ерөөсөө маш гайхамшигтай. Ерөөсөө өндөргөгийн байсан. Өндөргөгийн бол ийм юм хийх ёстой гэсэн нэг тийм яг тэр нь байж байгаа. Тэгээд тэр нь ингээд маш их таалагдсан. Гэтэ ингээд төвдийн юмнаас арай тусдаа өөр юм билээ. Хийцүүд нь зүг. Ерөөсөө ингээд төвдөөс тусдаа мөртлөө яг энэтхэгийн одоо тэр нэг маш гоё чулууны шаврын элдвийн хийцэн юмнуудыг яг бариад хийцэн байгаа юм чи. За. Ингээд бараг уус салгасаж тэр соёлыг нааш нь татаж авчирсан билээ шүү дээ. Ер нь бол өндөргийн зан усаргаа бол өөрийн тэр нэг дотоод мэдрэмжээрээ бас тэр монгол хүний төрх тэр бие хэлбэрийг маш их хийсэн гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд чи яалчгүй монгол уран бүтээлч. Яахаргүй тэр монгол одоо би шилэх юм бол ингээд зогсож байна л да. Тэгээд одоо би өндөргийн дэглэсэн хувцсыг өмсөөл зогсож байгаа. Зөө. Тий. Одоо тэгэхээр биднээс бол одоо ингээд өндөргийн дэглэсэн бурхны шашны одоо өнгө төрхөл واخгүй. Тийм. Тэгээд одоо ингээд би шинээр юм одоо хүсэх шаардлага байхгүй. Одоо заавал иймэрхүү юмыг одоо яаж хийх байсан бол гэх юм байхгүй. Өндөргийн ер нь яаж сэтгэж ийсэн бол өөрийнх нь бүтээл дээрээс харахад тэр жигтэй байж байгаа бүх юмыг ингээд дэглээд ингээд цохоогоод үлдээсэн юм бэл. Тэрүүгээрээ их сайхан ингээд биднээс одоо оюун санааны мандайлагч болоод одоо хүртэл ингээд байж шít. Тийм байна. За ишл хоёлаа. За тэгээ.
Тэгээд энд ийм өндөр гэгээний хийсцэн ийм одоо майдар бурхан баг. Одоо энэ майдар бурхан болохоор 23 м өндөртэй байхгүй. Тэгээд өндөр гэгээний хийцийн бурхан яг энэ завгар нь болохоор Чойжин ламын сүм музейд бас байгаа. Тэгээд яг тэр завгрыг нь одоо юу яана гэд их завграа болгоод тэгээд одоо оргил баримлчны одоо автортай байхгүй. Тэгээ оргил ахын одоо санаагаар одоо ингээд томсгоод хийцээ л гэсэн. Тэгээд манай хийдийнхний одоо ингээд бараг 30 жилийн хөдөлмөр шүү дээ одоо. Маш их хүмүүсийн хүч хөдөлмөр тэгээд сэтгэл зүрэгтэй тийм одоо шингэсэн юм. Бүх юм шингэсэн. Тийм. Хуучин болоор энэ хүрээнд болохоор тэр Афган хайдуу гэдэг ламын одоо удирдлагын дор тэр яг энэ хүрээ майдрыг бүтээсэн байт юм лээ. Тэгээ 37 он хүртэл үгүй бараг 40 он хүртэл байсан юм аа шиг тиймэрхүү. Одоо тэр Сүхбаатар гэдэг канон дээр чинь бас тэр гардаг тэр хэсэг. Одоо ингээд гомб хөлийн тогшоод ингээд тэр ингээд майдар дугуун чинь ингээд нэг юм том дугуун дотор ингээд залаатай байж байгаа байдаг байхгүй. Тэгээ тэр бурханыг одоо сэргээцээ л гэсэн. За. Энэ болохоор ийм эдгээр ингээд энэ шүлгийг нөгөө мигмөр сүрэн багш зохиож гисэн. За. Тэгээд энэ болохоор ч ногоод ингээд яг бурхан майдар бурханы хөрөг дүр маш олон байгаа ч гэсэн одоо энэ шиг энэ одоо майдар шиг юм хамзашгүй том майдар хаана байгаа вэ гэж бодохтой. Зүг. Тийм одоо шүлэг байгаа. Энэ талд нь болохоор одоо энэ Пагвагийн бичиг гэдэг. Гэхдээ 20 гэдэг нэртэй бичиг л дээ. За. Энэ одоо Монгол үсэг гэсэн утгатай. Дэлхийн түүхэнд яг энэ нэрээр явж байгаа энэ бичиг үсэг. За. Энэ болохоор саяын шүлгийг одоо Пагвагийн бичгээр одоо Бичсэн байна тий. За ийшин тойронгууд. Тий. Тэгээд энэ болохоор ингээд өндөр гэгээний зохиосон соён бүсгээр бичсэн. Зүг. Саяны шүлэг л байгаа гэсэн. Тийм байна. Энэ шүлгийг багш уншиж өгвөл одоо яг юу гэж уншсан. За та эндээс нь уншиж. За тэгээ. Тэгээ эн чинь огоод бурхан бодсодвийн дүр олон олныг бүтээсэн химээвч эмээвч үлэмж майдар луга ханцх нь үздэл алимд хаан буй гэж аахгүй. Тэгэхээр энэ ингээд энэ майдартай харьцуулах майдар байхгүй байна уу гэсэн. Тийм. Тэгээд энийг ингээд дөрөв бичгээр бичсэн аахгүй. Ойлголоо. Уг хойтлын дугуйд орж болох байсан л да. Гэтэ хурал хурж байгаа болохоор жоо. Энэ зүүн хүрээ энэ хэдэн онд байгуулагдсан юм? Энэ зүүрээ чинь 1740 он шүү дээ. 1740 оны дугуй байна. 1770 оны дугуй байна. Тэгээд энэ бол 98 он шилтэн орсон. Тийм. Тэгээд энэ дээр бас яг нэг би ингэж бодсон л да нөгөө керамик зүгээр сургууль соёлын төгсгсөн юм чинь хийд дээр гоё дурсгалуулдаг гэж бодсон. Тэгээ ингээд нэлийн энэ бас байгаа керамикаар хийсэн. Тэгээд зүмбэр бас их гоё юм лээ. Зүмбэр чинь өөрөө нөгөө яг сүм хийдийн нөгөө чимэглэл их гоё тохирдог, хурдан хийгддэг. Тэгээд үн хямдхан те айхтар өндөр үнэтэй биш те. Тэгэхээр их гоё ингээд зүмбэр мөрөд их гоё юм билээ. Тэгээ эндээс бас ингээд зүмбэр. Тэгээд энэ керамик. Ийм байна. Одоо манай энэ дугуй нь болохоор одоо юу нэ 1998 онд ашиглалтанд орсон. Энэ дугуйнууд ерөнхийдөө бас хийцэн өөрөө Монгол гэрийн. Тийм Монгол тийм Монгол гэрийн л одоо завгүртэй. За таны энэ бүтээлийн утга агуулгын хувьд энэ миний мэдхээр бол Баян намсраа гэдэг бурхан шүү дээ тийм ээ. Тийм. Хулган барьсан, хулган бөөлжж байгаа эрдний зүйлээр тий. Одоо Баян намсраа нь болохоор ийм нэг 2500 багантай ийм сүмд одоо ингээд намсраа сүмбэр уул гэдэг байна. Тэгээ сүмбэр уулын зүүн талд нь ингээд оршиж байна гэж үздэг байхгүй. Тэгээд энийг болохоор ингэсэн нөгөө дан ямааны бөөрийн өхөр хийсэн байхгүй. Ямааны? Бөөрийн өхөр. Бөөрийн өөхөө. Тийм, бөөрийн өхөр. Өөх ингэж ийм юу болдго юм одоо юм шавар шиг үү? Тийм баримлын шавар шиг болгодог тийм арга байдаг. За. Тэгээд яг л баримлын шавар шиг. Гэхдээ нөгөө халуун үүдэнд ерөөсөө төсвөртэй. Одоо энэ ингээд 100 ерөөсөө хөргүүр байхгүй. Тэгээ яг л одоо ингээд өрөөний температур л одоо ингээд байж байгаа. Тэгээд энэ 10 жил болж байгаа. Намсраа бурхан, тэгээд дээд талд нь жанраасыг манжир, очрван гэдэг юм гурван бурхантай, язгуурын гурван бурхан байна. За тэгээд түүний дээр нь болохоор одоо ингээд бурхан багш богд зонхоо өндөр гэгийн гурвыг ингээд төрөлцөө. Одоо ингээд
Бурхан багшаар дамжсан, богд ламаар дамжсан, өндөр гээгнэр ингээд дамжсан тийм уламжил баггүй. Тэгээ намсраа бурханы орон боллоо чинь юм ягцсагдаг орон байна гэдэг. Нэг үүлэн зардас Галидас гэдэг өнөө зохиол дээр бол үүлэн зардас гэдэг зохиол байгаа л да. Тэн дээр гардаг одоо ингээд орон баггүй. Та Ямааны өөх гэсэн. Тэг Ямааны бөөрний өөх. Бөөрний өөх. Тэг энэ одоо хизээний Монгол арга ерөөсөө ялчгүй Монгол арга л сонсогдож байна л да. Тэг Ямааны өөх гэхээр тэг яг боловсруулдаг аргынхын тухай та бас нэг товч ярьж өгөөч. Тэг. Одоо ч ингээд манайхан чинь зулын 25 ингээд болдог тий. Зулын 25-наас өмнө одоо ингээд хүмүүс монголчуудын хөвчлэн нөгөө идэж хуушаа хийгээд дуустдаг. Тэгээд тэрний нөгөө бөөрний өөхөр нь одоо бас тэр амьтанд бас ингээд буян үлддэг л дээ. Тэгээд тэр одоо ямаа гарах юм бол ямааныхаа бөөрний өөхнүүдийг их сүм эдийн газар авчираад өгчдөг. Зүг. Тэгээд нөгөө одоо балиндаа ингээд чийгэрэй гэж юм л да. Тэгээд тэрийг нь ингээд боловсруулчдөг. Тэгээд боловсруулж байгаа аргаунд жоохон хүүтний арга. Тэгээд базаж мазан тэгээд доторх шүрмсийг нь авна. Тэгээд өнгө удганд оруулна. Тэгээд халуунд хайлахгүй хүүтэнд одоо тийм царцахгүй бас нэг тийм баримт шавшуулчихдаг. Тэгээд өнгийн өөхөр ингэж дээрээс нь зүүж нь давхарлж хийж байгаа. Тэгэхээр энэ яг цаад утга агуулгаар бол одоо малын гаралтай. Тийм малын гаралтай. Одоо яг уламжлалт баримтын шавар авах нь шүү. Яг л тийм. Яг баримтын шавар шиг болчих. Үнэр танаргүй болгоно тий. Тэгээд бас би нэг юм дээрээс уншижсэн нэг өндөр янзуурын даван бурхнаач гэсэн Ямааны өөхөр бас хийсэн гэсэн тийм бас байцсан мэс. Тэгэхээр тэр үний нэг таамаглал байсан баг. Гэтэ энэ бол одоо маш удаж ирсэн уламжилт нэлээд тийм хуучин арга баг. Тий нарийн. Тэгээд энэ 10 жил болж байгаа гэхээр тэр их сонирхол татдаг л да. Тэгээ эн чин одоо манай хийдийн ламнаар ингээ өөхө боловсруулчихна. Тэгэл одоо ихэнх нь одоо бүгдээрээ шахуу боловсруулдаг юм аа чинь. Энэ нүсрэх ажил болохоор хүний өвчээр юм. Тэгээ яг хийсэн ламнар нь болохоор Баатар зөндөө, Батбаатар, Ерөөлт гэ тэгээд миний би ингэж хийсэн. Зөв гайхалтай. Тэгэл одоо ингээл иймэрхүү юм ингээ зааж өгсөн өвгөн багш нарт баярлах юм байна шүү дээ. Тэр уламжлалыг ингээд амжуулсан тий. Тийм байна. Тий. Тэгвэл одоо биднээс чинь ийм мэдэхгүй шүү дээ. Тэгээд зүгээр л одоо мэдлээ гэхэд бол нэг тийм маш олон жил одоо туршиж үзчихэж нэг багцааг нь олдог тий. Тэгээд ингээд тэр хүмүүс одоо ингээд настай хүмүүс ингээд гоё юм уламжлуулсан байна шүү дээ биднээс. Энэ ингээд нөгөө ингээд өндөр гэгэний зохиосон жанлав цогцол гэдэг ном ба инх 58 магтаал гэдэг биднээс бас ингээд нэрэлдэг. Тэгээд тэр ингээд 36 ийм шат ном баггүй. Тэгээд зөвхөн манай багш бид хоёр хоорондоо ярьж ирсэн. Эдгээ 30 жилийн аваар ингээд сайхан дурсгал үлдээх юмсан гэдэг. Тэгээ манай багш бид 30 жилийн аваа үз чадаагүй өдөлцөө. Тэгээд харин би нөгөө тийм үргэлжлүүлээд ингээд энэ номыг хийсэн. Тэгээд энийг зүмбэрт гаргаар хийсэн. Тэгээд энэ өндөр гэгэний 5 4 байгаа байхгүй. Өндөр гэгийн өөрөө зохиосон номыг нь өөрийнх нь зохиосон одоо ингээд бичгээр нь одоо бичсэн гэсэн. Энэ хоёр нь энэ соён бүсэг энэ дөрвөлж юм бичиг багхгүй. Тэгээд энэ өндөр гэгэний ийм 5 4 байгаа. Тэгээд өндөр гэгийн зохиосон хоёр үсэг нь багхгүй. Тэгээд өндөр гэгэний өөрийнх нь зохиосон номыг бичсэн гэсэн. Тэгээ ингээд хийдэд тойруулаад ингээд. Энэ хийсэн материал нь та юу гэсэн бэ? Зүмбэр гэсэн. Тийм зүмбэр. Тэр нь юу байдаг юм? Зүмбэр нь болохоор ингээд чулууг нунтгалжгаад нунтаг болгоод ийм урал шиг болгож байгаа. Тэгээд цавуутай ойлж байгаа нэгсэндээ ийм шахаж байгаа юм шиг шахаж ийн гэсэн байна. Зөв. Гар аргаар хийт юм байна. Тэгээ бүгд нь гараар хийчихдэг. Тааш нэг түрүүн надад хэлжсэн шүү дээ. Ер нь юм уламжлалаараа бүтээл төөрөх их дуртай гэж ярьж ирсэн. Энэ тухайгаа бас дэлгэрүүлж яриач. Тий зүгээр хил хаагдсан. Тэгээд миний багаасаа нөгөө нэг юм сонирхол байсан л да. Одоо намайг баг багч нөгөө тог их тасардаг. Тэгэл нөгөө аав чинь тэгэл янз янзын одоо багаж цохио штэ. Хуучин ингээл хийдэг байсан юм маядар хийж исэн. Дэрил мэрил эдэргээл дандаа гараар юм л те. Тэгээд тэр үед зүгээр миний сонирхол бол ерөөсө бүх юмыг гараараа хийх хэрэгтэй юм байна. Бэлээ юм ашиглах жоох хэцүү юм байна. Одоо ямар нэгэн тог тасарлаа гэхэл одоо ямар цахилгаан бодож ажиллахгүй болчихлоо хэцүү те. Тэгэхээр зүгээр ингээ бүх юмыг гараараа хийх хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээд энэ зүмбэр байна. Тэгээд тэр алтнаадаг аргууд байна. Тэгээд ингээд энд тэнд одоо ингээд бас багш нар байна л да. Одоо тэр гандангийн дүүхэр датсангийн уран данзангуй хуудас чамц гэдэг ах бол одоо надад нэлээ юм зааж гисэн. Цаасан шуумал тэгэл одоо энэ зүмбэр их за тэгээд алтнаах гэдэг гэх мэтчлэн. Тэгээд тийм хүмүүсээр ингээд дамжуулж тэр юмнуудыг ингээд цуглуулж сурж авдаг байхгүй. Тэгээд би бас зүгээр цаас маас хийж үтсэн. Уг нь бол ингээд нэлээ юм. Гэхдээ ерөөсө хүний гар харахгүй байх хэрэгтэй юм байна гэж боддог. Гоё. Тий. Тэгээ будаг мудгаа хий чинь
бих мэхээ чинь тэгэл зүмбрээ хий чинь мужийн ажлыг хий чинь тэгэл цаас ус хий чинь тэгэл цаасан дээр өөрийнхөө нөгөө зурсан улсын үзгээрээ нөгөө үгдээдсэн одоо тэр биччихсэн одоо бичгийн хийгээр ингээд тэр одоо монголчуудын одоо хэрэгжилж ирсэн элдвэнүүдийг ингээд бичих хитэр чинь гоё гайхамшиг байхгүй. Төсөл урлагийн их сургуулийг та 2012 онд төгссөн. 12. Тэгээд багш нарынхаа тухай яриач таныг одоо хэрхэн одоо яг энэ уран бүтээлч болохын зам мөрийг тавьж ив. Би нөгөө уг нь бол анх зураач боломж боддог гэсэн. Багтаа л да. Тэгээд гэсэн чинь манай аав болохоор намайг лам болгоно гэж тэгээд хинтид би чинь хинтид төрсөн. Тэгээд манай аав ээж бол одоо булганы гаралтай болоод байхгүй. Булган аймгийн. Тэгээд манай аав чинь нөгөө лам болгоно гэж хэлсэн чинь тэр үеэр чинь нөгөө учиргүй хүүхдүүд лам болоо. Тэгээд лам болох хүүхдүүдийг нөгөө зогсоочихсан. Тэгээд би тэр чиг үед нь лам болж чадаагүй. Тэгээд байсан нөгөө сүүлд нөгөө манай аав өнгөрөөд тэгээд би нөгөө лам болох завшаан болдол хийдэ суусан л та. Гэтэ миний гол зорилго бол зураач болно гэж бодож байсан. Тэгээд би нөгөө лам болчоод за би ингээ мөрөөдлөө ингээ орхисоо гэж ингээ дотор бодож байсан аахгүй. Тэгсэн чинь хийд дээр ирсэн чинь анх нөгөө хинтид лам болчоод тэгээд би 2002 онд би хийд дээр ирсэн. Тэгээ энэ дашчойлын хийд дээр ирсэн чинь анх нэг ярилцлага авдгийг. Манай багш гээд нэг сайхан лам байсан юм а бичиг үсгийн одоо. Гэсэн нөгөө багш надаас асууж байна. Чи одоо ингээ хобби чинь яв гэх. Гэсэн чинь би нөгөө тийм ярихгүй. Би нэг морин ховор хийдэг. Ингээ силбер их дуртай гэх. Гэсэн чинь нөгөө багш чинь өнгөрөө гоноо. Чи хэр том ховор хийж исэн бэ гэсэн чинь би ингээл гар ураагаад алдалж үзүүл. Тэгээд өнгөрсөн. Тэгээд би бол одоо уг нь бол тэр юм хийх одоо ингээ хүсэл зорилго бол ингээ байнга л дотор байгаад байдаг. Тэгсэн чинь хийд дээр нөгөө балин дахил хийдэг. Жил болгоны одоо өвлийн адаг сарын шинийн нэгнээс бараг балиндаа гарна л да. Тэгээ тэр үед болохоор одоо ингэсэн нөгөө нэг уран хүүхэд бас байгаа тэрийг балинд гаргаарай гэдэг. Манай багш гисгүүнэр цагцсан юм. Тэгээ гисгүүнэр нөгөө балинд гаргасан чинь нөгөө учиргүй нөгөө яг надад л их л амархан байгаа байхгүй. Нөгөө ахнаар ингээд ахын дүү ингээд энэ өөхөр ингээд дун хийгээд гээл тэгэхээр чинь тэгээ тэрийг ингээ барь суужгаал ингээд хэд мушгаал ингээд энэ болох уу гэсэн чинь нөгөө хэд чинь өө өстө ямар гоё юу ичвээ. Тэгэл нөгөө биднээс чинь хоолнд хийдээс нэг хоолны мөнгө өгнө л доо. Тэгээ тэр үе чинь 2000 төгрөг гэдэг гэсэн ах нь хоолнд оруулна ахыгаа амиг хийж өгөөрэй. Тэгээ чинь өөрийнхөө мөнгөөр хоол идэхгүй болоод. Тэгээ нөгөө ах нар чинь тэгсэн нөгөө хийдийн өвгөн лам нар их баярлж ирсэн. Тэгэл хүмүүс нөгөө энийг уран хүйсэн тэр нь хайлуу гал. Тэгсэн чинь намайг чинь би чи эхлээ нөгөө гурил мөрөл үрэл хамаг хар ураа ажил юм шүү дээ. Ах нарын зарлалтай биш дээ. Ах нарын гар үлийг үзүр зарагдаж байгаа юм. Тэгсэн нөгөө тэгээ сүүлдээ намайг хийлэхээ ойлцсон ингээ хоёр ах ингээ дундалтаа суулгаад намайг ширээнс босгохоо ойлцсон. Өө нарийн нийдэг болчихсон. Тэгээд эхэлсэн. Тэгээд тэр үед Бацаахан гэдэг нэг лам ах байсан. Тэр боллоо дүрслэх урлагийн сургуульд оруулна гэх тийм юм ярьсан. Зүг. Тэгэхээр надад тэр нэг өш болох юм байх таа гэдэг би бас нэг дотроо бас бодож ирсэн. Тэгээд сүүл тэр дүрслэх урлагийн сургуульд орсон л да. Тэгээд Бүрэг Батган сургуульд өгнө орно гэж бодож ирсэн чинь бас орж болоогүй. Тэгээд дүрслэх урлагийн сургууль жалгаад өгсөн чинь тэнцсэн. Тэгээд тэндээс сургасан. Тэгээд олон багш нарын гараар орсон. Тэгээд цаашаа үргэлжлүүлээ та дүрслэх урлагийн их сургуульд Монгол зургийн ангид орсон. Тийм Монгол зургийн ангиар төгссөн Монгол зургийн мэргэжлээ. Энэ бичиг соёлтой яг хэдийгээр холбогдсон юм бэ? Яг энэ сурж авах явцтай юм уу? Тийм бичиг соёл болохоор ч угаасаа нөгөө хийд дээр ингээд байж ахлаар ч нөгөө багш нар угаасаа үсэг бичиг үсгийг заач. Тэгээд тэр манай тэр талигаач ууш болохоор ингэж бичиг заан. Тэгээд намайг болохоор ингэж хийсэн аахгүй. За би багш бэлдэж байгаа гэж бодоод одоо ингээд заадаг шүү гэж багш нэг 2 удаа хэлсэн. Манай хэд хэдэн багш нар сайхан бичих юм үзэн. Манай хинтийн нэг өндөр багш гээд бас нэг гайхамшигтай бичих багш байна. Тэгээд Лотхонбаатар гээд багш байна, Жамин Зүрэн багш байна, манай талигаач багш байна гээд гайхамшигтай хүмүүсийн дунд л жоохон эрхлэх маягтай л өслөөд байна. Одоо энэ бичиг соёлын агуу одоо түүхийг одоо энэ өвийг одоо өөрөө ингээд бусдад бас зааж байна. Дээр нь одоо яг энэ бичиг соёлоор дамжуулж бас уран бүтээл хийж төвлөрж байна, тийм ээ. Тэгэхээр энэ нэг бичиг соёлын одоо яг энэ үүх түүхийг бид нэр одоо яг энэ цаг үед бол багсаа мартаад ах шиг санагдаад байдаг миний хувьд. Та эргээд түрүүн хоёулаа хальтхан зугс дурсаад өнгөрсөн байгаа даа тийм. Хулсан
одоо үзгээр хулсан үзэг гэнэ. Тий улс үз. Тий хулсан үзгээр одоо бид нэр эртээр үеэсээ л яг энэ бичиг соёлын бас өндөр боловсралтай байсан гэдэг нь одоо батлагддаг шүү дээ тий. Энэ тухай та бас дурсаж хэлж өгөөч бид нэр. Тий. Тэгээ эхлээд болохоор яг нөгөө сургалт гэсэн тий. Тэгээ нөгөө хийдээс манайд ачаалын хийд чинь одоо ийм бичгийн хүмүүс их байгаа л да. Тэгэл зүгээр намайг ингээд төлбөртэй одоо энэ сургалт явуул гэхлээр би л одоо зүгээр явуулж байгаа багш нь. Тэрнээс одоо ингээд надаас илүү эрдэнэтэй хүмүүс зөндөө байгаа бичгийн талдаа бол одоо ингээд гайхамшиг болсон хүмүүс байна. Тэгээд олон хүмүүс зорж ирж байгаа сайхан байна л да. Тэгээд улсын үзэг гэхлээр бол энэ миний бодлоор бол одоо юм монголчуудын нэг юм уугуул бичгийн соёлын бас нэг юм хэрэглэгдэх юм байна л да. Би чи одоо ингээд монголчуудад хэрэгжилж ирсэн тэр бичиг үсгүүдийн бүгдийг маргал улсын үзгээр бичиж ирсэн юм байна. Тэгэхээр ингээд энэ монгол хүмүүсийн сэтгэлд нь ингээд ийм дотор нэг юм ингээд байгаад байдаг нэг юм бодол хүсэл зорилго ингээд юм байна лээ. Улсын үзэг бол. Тэгэл зааж өгөх багш хаана байна гэдэг. Гэсэн ерөөс ингээд зааж өгөх хүн олдохгүйсэн юм лээ. Тэгээд тэгсэн нөгөө манай нэг бичиг соёл төвийн Ганбаатар гэдэг ах байдгийг. Тэгээд Ганбааг болоо манай шавнаас заагаад өг гэдэг. Би шавнаас зааж өгч ирсэн. Тэгээд эхэлсэн ер нь бол энэ улсын үзгийн сургалт. Тэгээд сүүлдээ нөгөө Ганбааг бичиг соёл төв дээр одоо сургалт хийгээд тэгээд хүмүүс ингээд зантайвал хүмүүс уулуулаад тэгээд олон хүмүүс ирсэн. Тэгээд ер нь бол одоо энэ сургалтыг тогтмол явуулж юм л да. Тэгэхээр ингээд энэ тэмцээн уралдаанд ч юм уу орсон ч гэсэн ерөнхийдөө цаанаас нэг улсын үзгийг бол их дэмждэг. Тий. Тэгэхээр бол одоо бас би одоо ингээд бас чадах юм аа ингээд хойж хэрвээ миний чадах юм байх юм бол ингээд хүн сурыг гэдэг ирэх юм бол бас одоо багшийн хэлснээр үгүй гэж хэлэхгүйгээр зааж өгөх юмсан гэж боддог л та. Тэгээд л одоо тэр монголчуудад бичиг үсэг хэрэглэж авч явах үедээ ч гэсэн за тэрийг сураад хөгжүүлж явах үедээ ч гэсэн улсын үзэг л явсан билээ. Тэгээд улсын үзэг гэхлээр заавал бол одоо хулс мотоо биш хаа. Тэр бол одоо хар модны одоо хулс хэмийг ч гэсэн ашиглаад хийж байгаа гэж би боддог. Тэгээд ясан юу нь юугаар ч хийх боломжтой. Энэ үзгийг тий. Монголын одоо бас уламжлалт яг бичгийн соёлын яг гол тулгуур нь бас энэ улсын үзэг болж таараад тийм шүү дээ. Бодоход тий улсын үзэг бол ерөөсөө тэгээ би зүгээр олон юм дээр ярьждаг юм аа. Нэг юм улсын үзгийн тэг гэдэг нь болохоор чинь нэг юм өвөрмөц байхгүй. Тэр улсын үзэг чинь өөрөө юм хатуу байдаг байхгүй. Бараг л одоо ингээл улс модоор чинь бараг 990-ийн нэгд дээр ашиглаж байгаа ш томсроо гэж тий айхтар. Тим амир одоо хатуу юмнаас нэг юм уян зөөлөн юм гоё бичиг гарч байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэрийг бол ингээд нүүдэлчд бол ингээд юмыг нэг юм аргалах, гоё айсыг харгах, тэ нэг юм ухаанаар ханддаг бичгээ зохиоцсон. Тэгээд тэр бичгийн тэгдэр бол одоо гайхамшигт одоо ингээд бичих юм бол одоо ингээд маш их тайвширна. Тэгээд тэр деталь зурлага тэр одоо ингээд хулсан үзсэн заримдаа их жахрана л да. Жахарж байгаа дуу нүртэл ингээд ийм өвөрмөц ингээд сонсогддог тийм байхгүй. Тэгэхээр ингээд хүний амар амгалан л одоо мэдэрдэг бичиг. Тэгээд монгол хүн энэ тал нутагт төрсөн өссөн тэр хүмүүсийн одоо яг л одоо сэтгэлийг илэрхийлж чадхаар тийм бичиг байхгүй. Одоо ингээд биднээс чинь юмыг хүчээр хийдэггүй ард хүмүүс шүү дээ. Ер нь бол тэр онцлог харагддаг. Таны одоо яг бичиг соёлынхоо яг энэ үүднээс хийж исэн яг онцлог бүтээлээ та яриул. Тэ нэг бүтээл бол байгаа. За ямар санаагаар яаж хийв тэр бүтээлийнхээ тухай бас бид нар дэлгэрүүлж яриач. Тэ. Зүгээр би нөгөө бүтээл ихлээр нөгөө эхлээд би үзэсгэлэн гаргахтаа гэж бодсон юм. Анх ингээд за хэдэн сарын дэдэнд би үзэсгэлэн гаргана гэдэг нөгөө тов тавьчихсан юм. Тэгээ нөгөө өдөр маань ингээд өдрөөр яваад болдгоо. Тэг яг ингээд юм хийх гэсэн чинь хийж чаддгүй. Тэр чинь зүгээр ингээд юм хичээнгүй юм бичээд ингээд тавьчих юм биш байхгүй. Одоо би ямар хүн бэ, юу сурсан юм бэ, юу гэж боддог юм бэ, өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлэхэд бол тэр чинь зүгээр би бичгийг л ашиглаж л өөрийгөө илэрхийлж байгаа болохоор зүгээр л юм хичээнгүй хичээл ингээд ханд үргэж байгаа биш. Тийм үзэсгэлэн байж болдгүй юм бэл. Тэгэхээр үзэсгэлэн гаргана гэдэг чинь ерөөсөө нөгөө сэтгэл зүгээ бэлдэх юм бэл. Тэгэл нөгөө 2 сарын чөлөө авцсан чинь эхний сард тэгээ яваад өгч байгаа. Сэтгэл зүгээ бэлдэх гэсээр байл. Тэгэл эхний нөгөө өдрөөс ахуулаад хичээнгүй юм хийж болохгүй штэ гэдэг тийм бодол төрөл.
Тэгэл баахан технологи харуулах юм болов уу гэж бодсон чинь технологи харуулсан л та. Ихэнх юм нэг өөрөө хийн гээд бодсон. Тэгээд тэрэндээ нэлээд бас ядарсан. Тэгээд тэр чинь бас хэцүү юм билээ шүү дээ бас. За тэгээ байжсэн чинь яг ингээд технологи юмнууд нь харуулсан юмнууд нь бас гайгүй. Гэхдээ би ингээд нөгөө нэг юм сэтгэлд ерөөсөө тийм амттай биш байхгүй. Тэр би юм чаддаг юм аа харуулах гэж байгаа болохоос нэг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байхгүй. Тэр ийм юм чаддаг хүн штэй гэж байгаа юм шиг юм хийж болохгүй бас. Тэгэхээр одоо яах вэ гэж бодоо шаналал яваад байсан чинь. Тэгээ би нэг өдөр инглээ нэг тэр нэг юм нэг бүтээл хийх гэдэг юм нэг хавтгай нэг юм форматн дээр бахан алтнаа ачхгүй. Тэгээ нөгөө алтаа наачаад тэгээд бас яхаа мэдтгүй. Нөгөөдөө чи ингээд нөгөө чинь юм гялтгарл юм байгаа юм чинь нэг алтны өнгөтэй. Тэгэл нөгөөдгийгөө юм өнгийн хувиргадаг тийм бодис гэдэг юм бэл. Тэгээ нөгөөдгийн өнгийн хувиргаал манай бас нэг шав бас надад тусалсан. Тэгээ бид хоёр нөгөө чинь сууж байгаа. Нөгөөдг маань урам зориг ангид өгсөн мундаг уран бүтээлчтэй. Тэгээ намайг бас ингээ холсон үзэг зааж өг гэд ирсэн. Тэгээд намайг бас багшаал гэдэг. Би ч бас аяа багшаал гэдэг. Найзууд ч хот юм хүмүүс. Тэгээ бид хоёр ингээс хийсээр гад гэсэн нөгөөдг маань юм намрын нэг юм нэг өнгө шиг өнгө гарчихлаа. Тэгээ нөгөөдгийг харахаар юм нэг юм санаа алдмаар өнгө. Одоо ингээ намар ингээл маш гоё олон өнгөтэй шүү дээ тий. Улаан, шар, тэгэл ногоон байна. Тэгэл түмэн зүйлийн өнгөтэй мөртлөө нөгөө өнгийг чинь харахаар нэг юм сэтгэл ингээ сэргмээрч гисэн удахгүй өөдрээд хүүтэн болно шүү дээ. Буцаж яваад цагштай гингүүд тэр нөгөө сэтгэлд ингээ дарагдчихдаг нэг тийм өнгө би болчихгүй юу нэг юм. Тэгэхээр нь за яах вэ нөгөөдгөн дээрээ нэг юм таарсан юм болох гээд. Тэгсэн чинь би тэр нэг юм нэг шүлгийн ном байсан юм аа. Тэгээд амнаас руугаа орчуулах тэр Чаян Жимс Далай ламын зохиосон янаг дуулал гэдэг байсан. Тэгэхээр тэрийг олж үзээд тэгээд тэрийг уншсан нөгөө бодол нөгөө нэг тэр нэг намрын өнгө шиг нэг тэр өнгө хоёр чи яг ингээд тавцаад байхгүй. Тэгэхээр нөгөө нэг янаг дууллаа хөрвүүлж гад нэг юм шунхуу улаан өнгөөр бичсэн. Тэгээд тэр надад ихсэн маш ерөөсөө уран бүтээл гэж ийм байх хэрэгтэй юм байна гэж харуулсан л да. Миний сэтгэлийг харуулж байгаа. Яг л одоо би юу хүсэж байгаа тий. Яг тэр юм тэр бүтээл дээр харагдчихсэн. Тэгээ манай багш нөгөө үзэсгэлэнгийн мад эгэлж өгнө гэдэг Жамин Сүрэн багш. Тэгээд ирсэн. Тэгээд багш ингээд за энэ ингэж байрлуул гэдэг ингээ тгийгээд бүтээлийг ингэж байрлуулад тэгснэ манай багш харин тэгсэн. Энэ л бүтээл байна гэсэн. Тийм үү. Тэгэхээр нэг юм багшийн хэлсэн тэгээд миний нөгөө нэг бодлого шаналсан тэр юмнууд яг тэн дээр давхцажсэн учраас би тэрийг тэн дээрээс нэг уран бүтээл гэдэг юмны амтыг мэдэрсэн л байхгүй. Гоё. Тэр олон бүтээл дундаас тэрийг амтлахлаар тэгээ би үзэсгэлэн гаргасан одоо ингээд хүсэл биеллээ гэж бодсон. Гэтэ тэр чинь ингээд би 2 сар зүгээр суугаагүй маш их юм ийсэн. Тэгэлгүй. Гэтэл тэр дунд чинь ингээд хөдөлмөрлсөн юмнууд бас байгаа тий. Тэгэл технологи харуулсан юмнууд зөндөө байна. Та одоо Монгол бичгийн соёлыг ингээд төмөнд түгээж байна. Тэгэхээр энэ төмөнд түгээх үйл явцад ер нь юу их саад болоод байгаа юм шиг санагддаг уу ер нь? Одоо нэг юм аюул байгаад байна л да. Одоо ингээ хүмүүс ингээд над дээр ч юм уу ингээд ирж байгаа хүмүүс нь одоо яг Монгол бичгээс урчсан Монгол бичиг одоо улсын үзгийн юу сурна гэсэн тиймэрхүү зорилготой хүмүүс ирж байгаа. Тэгээд нэг аюул нь болохоор одоо ингээ хүмүүс ингээ Монгол бичгийг бас нэг тийм айхтар оролдохгүй байгаа санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ 25 оны 1 сарын 1-ээс чинь Монгол бичиг хос бичгтэн рүү шилжчихсэн тий. Тэгэхээр би одоо тэрийг болж чухал гэж л жоох хайж байна да. 13 дугаар 100 гэлтгүү бүр тэрнээс өмнөх бичиг юм байлээ шүү дээ. Яг одоо түүх дурсгалынх нь бидэрт үлдсэн л 13 дугаар 100-ны үйл гэж харагдаад байгаа боловч одоо тэр нэг хулсан үцгээр бичих тэр тамгын бичиг энэ чинь дэг ёс мос нь бол бүр хэдэн зуун жил ингээд хөгжсөн тийм хөгжлийг харуулж байна гэж одоо том эрдэмтэд ярьж ирсэн л да. Би тэрийг сонсч байсан. Мөн одоо ингээд морьтой цэргүүд давхилтын дундаа ингээд хулсан үцгээр ингэж зарилгаа бичдэг байсан хүртэл гэж одоо бүр гайхамшигтай чимнуудыг ярьж ах шиг тий. Тэгэхээр энэ нэг юм эртний тэгсэн мөртлөө одоо яг энэ бичиг соёлтой гэдэг энэ том одоо энэ илэрхийллийг агуулж байгаа энэ одоо манай Монгол бичиг бол одоо гайхамшигтай. Энийг бас ингээд өвлүүлж одоо үлдээхэд мэдээж та митийн одоо энэ багш нар бол маш хэрэгтэй. Тэгээ энэ дээр та энэ юу биднэрт байвал одоо илүү хөгжиж чинь дөө гэж боддог одоо яг энэ
бичиг соёлын маань одоо энэ хөгжил маань. Тий, одоо тэгэл бүхэл юм нөгөө улсын ивэлд байх хэрэгтэй юм байна л да. Одоо би ингээл ямарваа нэгэн одоо ингээл гоё юм хийнэ гэх юм бол одоо би хийдийн захиргаандаа сайхан танилцуулна л да. Ийм юм. Тэгэх юм бол тэгэл манай захиргааныхын дэмжих юм бол тэр маш гоё ажил болдог байхгүй. Одоо ингээд надад цаг завыг гаргаж өгөн материалыг гаргаж өгөн тэрнтэй л адилхан юм л. Одоо улсаас л ерөөсөө маш их дэмжлэг байгаа хэрэгтэй. Тэгээд Монгол бичигч нь одоо маш удаан хэрэглэгдэж байгаа бичиг өдөөндөө бол чинь 7 ордог бичиг байлаа шүү дээ. Одоо ингээд тэгээ монголчууд тэрийг авч яваа тий. Гэтэ ингээд одоо насан турсан хүмүүс хичнээн байна. Хичнээн насан турсан хүмүүсийн хэдэн монгол бичгээ бас мэдж ийн бол маш харамсалтай тоо юм байна. Тэгэхээр одоо ингээд хүн болгоно л одоо тэнд анхаарах хэрэгтэй л юм санагддаг шүү дээ. Улам дэлгэрүүлэх юм. Улам дэлгэрүүлэхийн тулд тэгээд энэ чинь одоо мартаж болохгүй тийм агууд тийм соёл байна шүү дээ. Одоо ингээд тэр чинь одоо тэр урд өмнөх мэдээллийг одоо энэ үсгээр ингээд дамжуулаад ирсэн байна тийм ээ. Одоо ингээд нуус төвчөө жангар одоо гисэр гээл тэгэл одоо маш олон түүхэн сурвалж дотрууд шүү дээ. Тэгээд одоо ингээд Чингисийн чулууны бичиг гэхсэнд одоо хамгийн анхны тэр чулууны ер нь монгол бичгийн дурсгал гэж одоо үздэг. Монгол бичгээр бичих, босоо монгол бичгээр бичигдсэн. Тэгээд тэр нь болохоор чинь одоо тэр онцаг нь бол тодорхой байгаад ихтэй тэрнээс өмнө болохоор чинь бас энэ бичгийг хэрэгжилж ийсэн гэж үзэж байгаа. Тэгээд тэр нэг мөр тэтгэх, мөр дарах гэдэг элдвийн гоё ёснууд байна гэж үздэг байхгүй тэнд. Тий. Тэр нь нэлээд тогтчихсон. Тэгэхээр бол шууд одоо зарилга гаргаад эдгээр жилийн дотор тийм болно гэж юусоо байхгүй. Тэр энэ бол одоо урагшаана 13 дугаар 100 биш 8 дугаар 100 руу баг очино гэж тэр Шагдар Сүрэнгүй байдрын номдоо бас бичсэн байх юм. Эртний тий. Эртний тэр нөгөө ланз гэдэг энэ эдхигийн тэр бичгийн яг л тэр налуутай үзгээр бичдэг байхгүй юу? Тэгэнгүүт тэр налуутай үзгээр монгол бичгийг яг бичдэг байхгүй юу? Тэгэхээр ингээд болоод байхгүй нөгөөх нь. Тэгэхээр ерөөсөө энэ налуу яг ямар учиртай 23 градусын налуу байдаг юм бэ гэдэг зүгээр л тийм бодол байна. Тэгээд бүр тэр эртнээсээ уламжилж ирсэн юм шүү. Тэгээд дэлхийн нэг юм 23 градусын налуутай ингэж яригддаг гэж л шүү дээ. Тэгээ би тэрийг сайн мэдээгүй л дээ. Тэр нь бүр уялдаанууд бүр айхтай. Тий, бас ингээд яг зүгээр л нөгөө янз янзын юм бодлоор бас гарч ирэхээ. Бодож тийм шүү. Би бол өмшмээр л юм байна. Тий. За. Одоо би бол ингэж юм л да ингээд нэг дөрвөлжин инглээр энэ налуу өсдөг хэвгүй. Тэнгүүд энэ налуу ингээд нөгөө нэг налуу энд байгаа хэвгүй. Энэ налуу нөгөө 23 градусын налуу ингээд энэ дээр ингээд энэ ланз гэдэг үсгэн дээр тэр чигтэй байж идэг. Тэгээ энэгээр ингээд соён бүсэг үуч юм л дээ. За энэ үсгийг биччихье за. Тэгэхээр биднээс яг энэ налуутай үзгээр л биччихдэг. Тэгэхээр энэ соён гэдэг энэ үсгийг чи өндөр гиган заанаа 6 цохохтой энэ баг энэ хус үзгээр бичигдсэн юм шүү. Тэг ерөөсөө тий энэ үзгээрээ л бичнэ. Тэгээ эн чинь нөгөө үзэгний өргөний хувь хэмжээ гэдэг хэмжээгээр хөөгөө бичдэг байхгүй. Одоо энэ өргөн өндөртөө 2 багт ингэж бичсэн. За. Тэгээд ингээд хөөгөө айцсан. Тэгэхээр энэ соён бүсгч чинь энэ хус үзэнд зориулагдсан бараг л шахуу юм шүү. Тэгээ зүгээр яг логикоор нь бодвол тий. Тэгээд одоо энэ дэр ингээд байж байгаа. За. 23 градус нь л энд адилхан байж байгаа. За тэгээ нөгөөгөө өччихөө. За тэгээ. Нөгөөгөн дээр би тайлбарлаж. За тэгээ. Одоо нөгөө миний сурах гээд байгаа гол зорилго бол одоо өөрийн канвасын дээр бүтээл болгож авах үгээ хоёлаа энэ дээр бас бичиж үзье гэдэг байгаа шүү. Номт гэдэг үгийг та бичихлээр их гоё ингээд сэтгэл төрдөг гэсэн шүү. Тий, маш гоё уран болоод тахгүй. За. Тэгэхээр энэ хардаа энэ ингээд хамгийн өргөн хэсэг нь энэ дээр ингэж гарна, энэ дээр гарна тий. Тэгэл хамгийн нарийн хэсгүүд энэ дээр гарна, энэ дээр гарна. Тэнгүүд энэ ингээд яагаад энэ их гайхамшигтай гоё харагдаад байгаа гэхээр л бүдүү нарийн энэ хагас хэмжээнүүд бүгдээрээ гоё төгс ингээд энэ дээр ингээд бий болт. Тэгэхээр л маш гоё харагдаж байгаа. Тэгээд бүх юмуд нь цэгцтэй, нэг цэгцэнд байгаа учраас гоё харагддаг л. За би номд явчихлаа за. Тэгээд энэ ингээд нурууны өргөн нэг баггүй. Шүдний өргөн 1% гэж явдаг. Одоо энэ өргөн ингээд шүдэн дээр байж байгаа байхгүй. За. Тэгээд гидсний өргөн ингээд дундлынхан зай 1 шохооны өргөнтэй.
Тэгэл ингээ хөөгөөд яваад байдаг байхгүй. Тэгээд хэмжээсээ тий. хэмжээс. Тэгэхээр би ингээ өөрөө ингээ дураараа зохиохгүй байхгүй. Яг за Тий. тийм. За тэгэнгүүт Тэгтэй байх юм шүү дээ тий. тий. Тэгэнгүүт хараа энэ яг би ингэж ütсэн юм л та өнөөдөр. Нөгөө ийм үсгийг нөгөө дундад эртнийг уугуур дээр ингэж итгий. Тэгээд ном одоо би энэ дээр ингээд тэгэхээр энэ үг юм гоё болоод тахгүй. Тэгээд энэ нөгөө үзэгний налуу энэ дээр байна. За энд байна, энэ шүдний энд байна, энд байна, энд байна, энэ ард байна ингээд тэн дээр нөгөө энэ уламжлал байгаад байхгүй. Одоо тэгээд энэ одоо яг энэ налуу үстэй энэ чинь. Тий, энэ налуу чинь гэсэн. Тий. Тийсэн татлаа. Тий, тэг үзэг салахгүй ч яах вэ? Ийм үсгэн дээр ингээд суулж шин. Одоо энэ эхлэл явъя л да. Тэгээд эхлэл ингэж явах уу? Ингээд тэгээд энэ ингээд одоо би ахаар бичих. За тэгээ. Гэтэ би ахаар жоох одоо богинохон бичих. За тэгээ. За ингээд салахгүй шууд биш. За. За ингээд. За. За шүдэн одоо нар зөв ирнэ. Дээшлээ. За. Ингээд нар зөв тий. Уцад татлаа. За гиз нар зөв бичигдлээ. За энэ эм үсэг бол ингэж нэлээ ингэж орж ирдэг байхгүй. За. Тэг би энэ салгацсан тий. Тийм ээ, сая салгасан, нэг салгасан. За би салгахгүй ч гоо. За тэгээ салгахгүй явъя. За. Гэхдээ энэ дээр эмийн гизгэн дээр сална л да. Бас ялцчихгүй лээ. Тий, эмийн гизгэн дээр бол одоо ингээд салаад. За одоо би дэг дээрээс нэг орж ирэх юм. Номт гэдэг үг. Тэгтээ тэтгүү тавьчих. Гэтэ зөндөө салгаж болно. Тийм ээ тий. Тий. За ингэж яваад ингээд тий яг зүйтэй. Ийшээ ингэж татчих юм уу? Ийшээ ингэж яваа. Ингэнэ. За. Ингээд шууд ийшээ. Одоо ингээ үзэг холборж ирэхгүй. За шууд ингэчих юм. Тий. Шууд л ингээд татчих. Тэгээ нуруунд дээр очиод үзэг нөгөө налуу чигээрээ барина шүү дээ тий. Энд дэшегээ яваад ийшээгээ ингээд чичээд ийшээ ингэхдээ энэ налуу чигээрээ л яваад тий налуу ерөөсө холборж ирэхгүй. Ийшээ явлаа. Тий. За буцаж ирээд доош нь. Үзэг чи ирэхгүй холбохгүй тий. За доош нь. За энэ дээр сална. Ингэж энэ дээр тэгээгээд энд бас явах байсан уу? Энэ шууд энийг ингээд дуусчвал яатаа. Болохгүй юу? За тэгээд дэгээс үлд нь чи. Тий, дэгээ бас үлд нээж болох уу? Тий. Дэгээ ингээл хийж л та тий. Тийм байна. Тэгээд гэхдээ энэ дээр би ингэсэн юм уу зүгээр. За. Одоо эн чи ингээд ирнэ шүү дээ. Тийм байна. Энэ юм налуутай тий. Ингээд бичнэ гэсэн. За. Тэгвэл энд ингээд юу байх юм уу? За цэгийг давчих тэгээд. За. За номт тэгэхээр. Номт. Манай монголчууд угаасаа нүүдэлчин. Тэгээд тэр нүүдлээ дагнаад асар их өв соёлыг тээж явж байгаа арт түмэн. Тэгээд энэ яг эргээд бидний дотор байгаад байгаа учраас хүн болгон өөрлөвөө өнгийж хараад өөрөөсөө ямар нэгэн гоё урлагийн бүтээл за тэгээд оюун санааны маш их гоё дэсрэлтүүдийг гаргаж ирч чадах байх. Би бол тэрийг таны одоо яг энэ ярьж байгаа ярианаас маш их ойлгож байна л доо. За хоёулаа нэвтрүүлгийн бас нэг хэсэг байд юм аа. Бизнес асуулт байдаг байхгүй. Богинохон асуулт бол. Та тэгээд аль болох өөрөөр хурдан хариулахыг л бодлоо заяа. За Монгол бичгийг таны хамгийн их одоо багтуулдаг зүйл юу вэ дотроос? Нэг тийм нэг үндсрэг үз сэргээд байдаг байхгүй. Та хосон үзгээр хамгийн их бичсэн үг ямар үг вэ? Би нэрээ надад чинь нэг үг бичсэн юм аа. За. Гэтэ би тэрээ жоохон гашуудлын үг гэсэн.
Нэг тэр нэг зөвхөн нэг бичиг соёлын Ганбаатархан үед болчиход. Тэгээд гэсэн чинь тэр нэг юм таарсан шүлэг байсан. Тэгээд тэн дээр ингээд шинэлүү өөд болон одоо гэсэн үг тэрийг өгсөн. Өөд болон одоо гэдэг бичсэн байна шүү дээ. Та энэ монгол бичгийг дэлхийд таниулахын тулд ямар нэгэн зүйлийг хийвэл яг юу хийх вэ? Маш та мэдгүй. Мэдгүй. Зүгээр л бодох хэрэгтэй тий. Тий, зүгээр л одоо цэгцтэй заадаг хүмүүст л заад сургаал цаашаа яваасаа л гэж байна. Та хэрвээ ямар нэгэн түүхэн хүний нэрийг бичгэвэл одоо хэний нэрийг бичмээр юм шууд. Гэхдээ нэг инженеаш гэж хэлж байгаа юм байна шүү дээ. За. Таны одоо яг бичиг соёлоос хамгийн их таныг татсан одоо тэр мөн чанар нь юу вэ? Тэр өөрөө нэгсэндээ энэ дүрслэх хурлаа гэсэлж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө цаанаа ингээд үг хичээд байгаа шүү дээ. Гэхдээ ингээд нөгөө хоёр нь хоорондоо ингээд нэг газар хотолцглоор тэр их гайх юм шиг юм байна. Одоо нэгсэндээ нэг үгийг бичгээд нөгөө үгэн дээр нөгөө үгний утга дүрсээр харагдаж байгаа юм бол тэр гойсно гэсэн. Одоо номт гэдэг нэг үг байна л да. За. Тэр үг надад ерөөсөө маш гоё харагддаг. Гэхдээ бичгэд ерөөсөө маш гоё тааламжтай. Тэгээ бичгэд маш гоё. Номт. Тэг номт. Өнөөдөр би бичсэн юм аа. Тэгээ би зөв зөндөө бичээд нэг гоё бичих арга болсон. Тэгээл тэрийг харж хараад яасан гоё юм бэ гэсэн. Одоо нөгөө бид нар чи ярьдаг шүү дээ. Нэг одоо үсгийг хэсэг хэдэн мянган удаа бичдэг гэж. Тий. Мянган бичтэй. Мянган. Тэгээд ер нь бол зарим хүмүүс гоё хөдөлмөрөөр сурж байна л да тий. Хөдөлмөрөөр сурж байгаа юм бол хэзээ чи мартахгүй юм л юм аа. Деталь болгоныг нэг толгоонд нэстэ айхтар гүн сууж байгаа шүү дээ. Авьяастай хүмүүс ч юм бол хэрэглээ байхгүй бол тэгэл дорхоноо мартчихдаг. Яг тийм. Тий. Одоо энэ хэсэг дээр би алдах. Энийг одоо татахын тулд одоо нэмээд татахгүйгээр ийшээгээ л явна үстэ одоо. Тий. Яг энэс доошоо. Энэс доошоо өгүүлчлэхийн яахаар. За ингээд. За. Шууд энийг ийшээ явуулаад. Тий. Ийшээ за. За тэгэл эндээсээ хаад ийш. Наанаас тэгж оруулж ирээд байгаа юм байна шүү дээ. Би наад дээр Гэхдээ нэг олон янзын техник байна бас тийм байдаг. Техникүүд машин таашин татах. Тий. Манай багш намайг харин тэгжсэн нөгөө анх соём залгах гээд очихгүй. За. Тэгсэн чинь багш би нөгөө багшийн ингээл гоё битсэнтэй адилхан ингээл бичгсэн чаддаггүй. Тэгсэн чинь манай багш маш даруухан хүн байсан. Тэгсэн чинь энэ багш гэдэг. Чи над чиг ингэж гоё бичнэ гэж юу ах вэ гэдэг. Тэгэхээр нэг яа багш яасаа өнгөрөө юм бэ гэж бодчихсон. Тэгэхээр нөгөө багш нөгөө бараг хэдэн мянга бичсэн багш тий. Тийш. Тэгсэн яах би нэг анх удаа бичих гэж бодсон аа. Багшийнхаа шаналал өөрийнхөө бичиж байгаагаар шаналал тий. Тэгсэн чинь багш чи над чиг гоё чи одоо гоё бичнэ гэж юу ах вэ? Тэст айхтар авьяастай хүмүүс бас таардаг шүү. За. Яа бурхан. Би энэ шиг авьяастай байсан болгаал. Тэр тархины нэг булгаа гэдэг багш байсан. Яг ингэ бичглээр шууд дагаал дуусгаж байгаа. Над чиг бич. Би чи маш олон бичсэн тэр хүн анх удаа барьж байгаа юм л. Тийм үү. За хэр бичв. За бичи. За. Одоо би ингэнэ. За яахаар. Одоо за та ингэ чинь би энэ үзгийч нараас нь ингэ барь. За тийм. Гэт. За ингэ явлаа. Явлаа. За шүт хийлээ. За
Холбируулж эргүүлэхгүй. Холбируулж эргүүлэхгүй. Үзэг салгаахгүй тий. Өөр чи юу гэдэг лээ? Нар зүү эргүүлж чинь. Тэгээ тийм л юм дамжиж ирсэн байж шүү дээ. Тийм байна. Нар зүү. Нар зүү. Тэгээ шүдэн нар зүү эргэж чинь тий. Тийм байна. Тэгэхээр биднес чинь нэг ийм яг ийм балаар одоо ингээд сурч чалаар тий. Одоо юу яадаг юм бэ? Эндээ сурцсан байдаг юм. Тэгээ хавтгай юм яглаар чинь яг хавтгай чигээр нь яг ингэж гаргаж хүрэх гэж усаа дээр нэлээ дадлага техник хит хитэн техник байна л да. Нэг юм гоё юм хэлбэр гадагтай гаргадаг. Тэрийг бол одоо ингээд дандаа бичээр гаргаад байна. Би бол ингээд сайхан дөрвөлжлээ л байна шүү. бичүү. Тэгээ бичээд. За. Тэг надад та барьна дээ. Энэ даун дээр канвасан дээр бэлэх бол арилахгүй тий. Тэрлэхгүй. За баярлалаа амжилт хүсье. Маш их баярлалаа. За.